Цайрлын уу. Бүгдээ аваад байгаа хамтдаа хаач нүггүй. Цайрлын давснууч нэмээд цайрын доторыг гарсан. Доторыг цайрын энэ бол төмөр дээр давснууч нэмээд төмрийн доторыг гарсан. Магний болохоор өстрөгч нэмээд бас магний доторыг гарсан. Тэгээд цайрын дээр тэр уралд ороогүй ингээд уралд ороогүйгээд учраас тэр юм уу. Саататай таарч гинөө. За эдний бол автаа байна уу? Ямар автаа вэ? Саататай биш ямар автаа вэ? Ааш хит гэж чигсээ. Хоёр гэж чигсээ тийм ээ. Яагаад үгүй шигтэй? Багаараа бичиж оо зүгтээ. Тэгэхээр энэ ааш хоёр гэж утсан болов зөв болох хэрэгтэй байсан байна тийм ээ. За уралд орохгүй байгаагийн тэнцвүүгийн тэмдгийнхэн дээгүүр ингээ хөндлөн зураас турчдаг. Энэ урал явагдаагүй гэсэн тэмдэг байна. Арчнаа шүү. Айстаа мундаг. Бусад байгууд бүгдээрээ за энэ ааш хоёр үүсгэсэн байна. Энд бүр ааш хоёроо үүсгэсэн байна. Алтаагийнхан. Би нэг ус ялгсан байна. Ус үүснгээ дандуурсан байна тийм ээ. За эдний багаас ааш үүсгэсэн байна. Эдний баг ааш хоёр үүсгэсэн байна. Сайн байна. За цайр баг төмөр багийнхан маш сайн гүйцэтгэсэн байна. За одоо давтаг ажил гуравдугаар орыг шивдэг. За хоёр янзын металл авсан байгаа маань чинь өнөөдөр хэрэгжиж байгаа хоёр янзын металлаас төмөр ба зэсийг авсан байгаа. Тэгээд төмрийн сульфат, зэсийн сульфат байгаа. За юу явагдах бол цэцэг хийгээд өстэй шивдэг. За бүгдээ хийчихсэн болоод төр төр уцаа орхиод үлдээч. За төр төр хийж байгаа орхиод бошроо хараад авчихна. За бүгдээ төмөр хатаас хийцэн үү? Зис уцаа хийцэн үү? За тэгвэл бүгдээ наашаа харъя. За энэ слайд дээр баш нь урлагийн өнөөдөр явуулж байгаа урлагийн чиглэлүүдийг биччихсэн байна тий. За яг та нар одоо юу гэж бодож байна? Зэсийн сульфат төмөртэй уралд орох юм болов уу? Төмрийн сульфат зэстэй уралд орох юм болов уу? Юу гэж бодож байна? Сайн бид нар энэ итгэвээ энэгээр металлуудыг байрлуулж штэ тийм ээ. Хамгийн ихтэй юу байсан бэ те? Магний байсан те. Дараа цай. Төмөр. Зэсийн сульфат авчихсан. За итгэвээр бид нар ингэж тагсаацсан. За тэгвэл энэ зэсийн сульфат дээр төмрийг хийх юм бол урал явагдах болов уу? Төмрийн сульфат дээр зэсийг хийх юм бол урал явагдах болов уу? Төмрийн сульфат дээр зэсийг урал явагдах уу? Яагаад гэж бодож байна шүү? Төмөр яагаад вэ? Илүү өчигтэй гэж бид нар гаргаж ирсэн тийм ээ? Тийм учраас ихний урал явагдах баг тийм? За машин хүмүүс надад орчих. За тэгвэл өнөөдрийн энэ бидний бичээд байгаа урлагийн чиглэлүүд маань ямар төрлийн урал юм болоо? Урлагийн төрлөөр бид нар дөрөв ангилдаг. Нийгмийн задраг, хатаг урал гэж ангилдаг тийм ээ? За тэгвэл эдгээр таны бичсэн урал ямар урал юм болоо? Юу гэж бодож байна? Нэгддэг юм болоо? За энэ цайр дээр давсны хүчилт нэмсэн чинь цайрын холоо гэж үсээд давсны хүчилт байгаа устрагчийн хатныг авцсан шүү дээ тийм байлаа гэсэн. За тэгвэл энэ ямар урал юм бол? За ийм төрлийн урлагийн машин хүмүүс халах урал гэж нэрлэдэг. Ямар урал вэ? Энэ давсны хүчилт дотор байгаа устрагчийн хатныг цайр төрсөн байж тээ тийм ээ. Ийм төрлийн урлагийг халах урал гэж нэрлэдэг байна. Тэгэхээр өнөөдөр бид дандаа халах урал дээр
ажилласан байна. За хүүхдүүдээ та нарын туршид үнэн зөв хийсэн болоогүй болоо төмөр хатасаа гаргаад үзтээ. Яасан бэ? Хатасны өнгөөрчлөсөн үү? Ямар өнгөтэй болсон бэ? Зэвний өнгөө над чи өөр. Төмрийг юу дөө хийсэн бэлээ? Зэс контрол гэсэн. Тэгвэл төмөр дээр юу ядарсан болоо? Зэс ядарсан байна шүү. За тэгвэл зэсээ харъя. Зэс нь өөрчлөгдсөн байна уу? За шууд хорон шилтэйг нь өргөн харчих болчихсон. Тэгвэл сая бидний таамаг төшөөдөөсөн зүйл маань биелэгдсэн үү? Сайн байна. Та нар ёстой мундаг хүмүүс дээ шүү дээ. Зэсээс салбартан дээр төмөр хийх юм бол уралд орно гэж та нар хэлсэн тийм ээ? За тэгвэл багшны металлын идэвхий эвнээ өнөөдөр туршилтанд хэрэгсэн 4 металлыг нууцсан байгаа цаасны акт. Гэсэн байна уу? За тэгэхээр металлын хүчтэй игнэний энэ цаасны акт ямар металлууд байгаа юм болоо? Хамгийн ихний цаасны акт аваад хөө хэвтэй яа тэгээ башаагүй хатаа цаасна хамит за бидний өнөөдрийн туршилт маань үнхээр үнэн байж үгүй гэж үгдийг харъя. Хатино за дарчрын нав башиг цай байгаа юу? За харъя. Цай. Хатино. За дарчрын нав. За хамгийн сүүлчийн төлөв байж таа. Та нар ёстой мундаг хийсэн байж таа тийм. Туршилтаа айгүй сайн хийсэн байна. Их сайн байна. За ёстой сайн байна. Өнөөдөр тэгэхээр та нар туршилтыг яасан? Зөв хийсэн. За башин та нар хичээл авахд чинь нэг юм дэвтэр гаргаж ирж өгсөн байгаа тийм. За тэгээд энэ дэвтэр дээр дэвтэр яадаг дүгнэлт гэсэн хэсэг байгаа. Энэ дүгнэлтээр өнөөдөр чи юу ойлгосон бэ? За тэгээд башин хичээлийг хэлсэн шүү дээ. Нэг зорддог бишүүд ажиллаараа хичээлийнхаа зорилгоос гадна гэсэн тийм. Тэр зорилго чинь биелсэн үү үгүй юу гэдгээ башин өгдөг энэ заасан дээр нэг үгэл болтойгоо хичээлэх үү? За За дуусчихна башаа өгтөд. Дууссан. За зарим дууссан гэж. Зарим дууссан уу ба? Дууссан. За дүнтэй хин ошиж өгөх үү? Хин ошиж өгөх үү? Өнөөдөр би заа башаа өгөх. Металлуудын идэвхийг нэг туршилт хийж мэдэж авсан. За өнөөдөр ямар зорилт тавьж ажилласан өөртөө? Нөгөө багаар хамтаж ажиллах. За тэд ажил чинь биелсэн үү? Биелсэн. Багаар хамтаж ажиллаж чадсан уу? Чадсан. За сайн байна. Өөр хин ошиж өгөх шүү. За энд
Миний төлөв болохоор ийм металлуудын энэ дөрвөн металлын шинж чанарыг олж мэдсэн. Тэгээд тэр дөрвөн шинжээр олж мэдсэн тэр металл шинж. За ихсээ байна. За өөрийн өчөж өгөх шүү. Танаас хатагс нэр вэ? За би. За. Би өнөөдөр магнум, цайр, төмөр, зис гэсэн металлуудын аль нэг хэвтэгтэй битгий хүссэн. Тэгээ багаараа хамтар ажиллахыг зайлтаа. За танай баг хамтарч ажиллаж чадсан уу? Чадсан. За яста мундаг байна хүмүүстээ. За тэгэхээр багуудынхаа нэрийг дахиад нэг чанга дугаар хэлье. Зис, төмөр, цайр, мөнгө. За гэрээ даахурт эдгээр металлууд байгаль дээр нэгэн байдлаар байх юм болов дангаараа орших юм болов эдгээр металлуудаар юу хийж болдгийм болов гэдгийг мэдэж судлаж ирнэ. За ингээд хичээл хэлбэртээ оролцсон та нартай маш их баярлалаа. За тэгээд баярлалаа. За тэгээд башийн хүмүүс одоо ангиас гарахдаа өнөөдөр хамгийн сайн сурсан хоёр зүйлээ бас сурахыг хүсэж байгаа нэг зүйлээ та нарт өнгөгийн цааснууд өгсөн байгаа тийм. Тэдээрээ бичээд наагаад гараараа башийн хүмүүс. Хамгийн сайн сурсан хоёр зүйл. Нэг сурахыг хүсэж байгаа. Энийг мэдчихсэн гэсэн ганц зүйлээ тэгээд гаргах хэрэгтэй.